үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрхэмцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр монголчууд харийн аялагчдын нүдээр сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Баяр сайхан дипломатч, орчуулагч, хэвлэн нийтлэгч ийм ирхэн байна. Баярлалаа. За бидний өглөө хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За бас энэ намайг урьж энэ номнон хатлаар ярьж өгөөч гэж урьсанд баярлалаа. Баярлалаа тий. За тэгээд би нэвтрүүлэг эхлэхийн өмнө зочноо бас та бүхэндээ товч танилцуулъя. За Бисүд хондгийнхан Базар Аригчаагийн Баяр сайхан герман судлаач, толь зүүч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, дипломатч ийм хүн байна. За холбооны бүгд найрамдах Герман улсын Лейпцигийн их сургуулийг герман судлаач мэргэжлэр төгссөн. Монгол улсаас холбооны бүгд найрамдах Герман улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан ийм хүн байна. Тэгээд энэ би бас нэг нэвтрүүлэг эхлэхийн өмнө бас нэг товч нэг оршил хэлье. Тэгээ би Баяр сайхангуудаа анх ингээд танилцаад ингээд над их сонин ийм хүн санагдсан. Ингээд одоо өөрөө дипломатч мөртөрөө одоо тийм аялах дуртай. За тэгээд тэр хоббигоороо ч юм уу одоо энэ Монголд аялж исэн гадны жуулчдын одоо сэтгэгдэл тэр одоо номнуудыг одоо их хэлнээс нь герман одоо өөр ямар хэл үүдийн бүгднгээс нь ингэж орчуулж гаргасан байт юм байна. За нийтдээ ийм ном болвол 14-ийг орчуулад гаргачихсан. 15 дахь нь бэлэн болцсон. Удахгүй хэвлэлтээс гарах ийм байт юм байна. Тэгээд Баяр сайхангаар над эхлээд нэг ийм хоёр ном өгсөн. За болдоо чи энэ хоёрыг ингээд сайн уншаарай. Тэгээд энэ гол юмнууд бол энд байгаа. Тэгээд хоёлаа нөгөө ярилцлага хийхэд бас төхөмтэй байх байхаа гэсэн ингэж над зөвлөсөн. Тэгээд энэ хоёр намайг урсгасан. За би бас өөрийнхөө хэмжээнд бас нэлээд уншиж судлаа таны номыг. Тэгээд энэ дагуу ер нь одоо энэ эхний асуулт юу байх вэ гэхээр ингээд та бол дандаа ийм нэг баруун Европын гадны одоо гэх юм уу тийм жуулчдын номыг орчуулсан байлээ. Тэгээд яагаад одоо тань эхний асуулт болохоор одоо та юунаас болоод энэ улсуудыг номыг орчуулах танд сонирхол төрөв? За энэ өөрөө хэллээ 14 ном байгаа гэж энэ сурал 14 ном гарсан. Тэгээ энэ 14 ном бол нэг 7-8 улсын аялагчд байгаа. 7-8 улсын аялсан монголоор аялсан эсвэл Монголд амьдарч байсан цаг хугацаа нь бол өөр эднэр. Би яагаад энэ сурал руу орсон, яагаад энэ сэдвийг хөндөх болсон гээд яг би өмнө бол янз бүрийн ярилцлага энэ төр зөндөө хэлдэг байсан л та. Ер нь бол энэ бол миний энэ сурлын эхний номтой их шууд холбоотой гэж. Эхний ном бол тэр Хаслундын Явна гэдэг өөрөөс тэрийг уншсан байгаа. Энийг би анх ердөөсө Германд оюутан байхдаа уншаал тэгэл ердөөсө энэ татагдаал ямар сонирхолтой адлын явдалтай ийм үйл явдал Монголд миний их оронд болж исэн юм бэ гэд тэгэл ердөөсөө энэ дагуу ийм аялагчдын номыг олж авч уншдаг. Тэгээд энийг бол би за хэзээ нэгэн цагт ердөөсөө орчуулъя. Монголд гаргая. Зүгээр мэдээж 90 оноос өмнө энийг бол орчуулахад бол манайд бол хэвлүүл зөвшөөрөхгүй л байсан ба талтай. Ягаад гэвэл энд бол жишээлбэл улаан орсууд гээл тэр улаан орсуудыг муучлсан тиймэрхүү энэ хандлага илэрхий байж байгаа учраас эсвэл хаттыг муучлсан хаттын тэр 8-ачдыг тиймэрхүү болохоор тэгээ би за нэг хэзээ нэгэн цагт орчуулна гэж бодож байгаа. Тэгэл би сүүлийн жилүүдэд энэ сэдв рүү орсон. Тийм л дүүхтэй юм. Тийм байна. Та тэгээд ингэж ярьж байсан л да. Ингээд Оросын судлаачдын номыг бас аялагчдын номыг бас их уншсан. Тэгээ би тэднүүрийг одоо орчуулаагүй маа гэж яагаад тэгсэн бол адилхан аялагчид. Яг нэгдүгüүрт нь бол Оросын том аялагчид
ялангуяа одоо манайхан энэ нийтлэг мэдэх Пржевальский байна, Козлов энэ төр гэл энэ том аялагчдын номууд бол ерөнхийдөө Монголд хэдийн орчуулагдсан. Одоо манай нэртэй орчуулагч Нэргүү байна. Нилээн хэдэн номыг орчуулсан. Тэр байна. Хоёрдугаарт нь би нэг зүгээр уншиж үзэж яхад нэг ийм анзаарагддээ. Оросын аялагчд бол жишээлбэл миний саяхан хэлдэг Пржевальский, Козлов бол энэ цаанаасаа одоо төрийн сангийн мөнгөөр даалгавартай ийм аялал хийдэг. Одоо жишээл Пржевальский бол бүр хамгаалттай Козак сэргүүдийн баг 20-од сэргүүдийн хамгаалалтаа ингээд аялж явдаг тийм хүн байсан шүү дээ. Тэгэхээр эднэр бол одоо ингээд аялал хийхэд бол зардлын мөнгө олох барих асуудал байхгүй. Тэгээд тэдний бичсэн номууд бол цэвэр ердөөсөө шинжлэх ухааны талаасаа тэр номуудаа бичсэн байдаг. Гэтэл энэ өрнөдийн барууны орны энэ аялагчид бол аялын мөнгө өөрсдөө босгодог. Өөрсдөө босгохын тулд дараачийн аяллахаа мөнгийг олохын тулд эднэр замд одоо тохиолдсон хамгийн адал явдалтай сонирхолтой тэр хэсгээр нэг бол ном болгож хөвлээд эсвэл тэрийг нутагтаа лекц яриа хийгээд тэгврээр мөнгө олоо тэгээд дараачийн аяллаа хийгээд ингээд явдаг нэг ийм том ялгаатай. Энэ ерөнхийдөө аялагчдын хувьд бол тийм байгаа. Тийм учраас би бол эднэр ерөнхийдөө минийх бол travel classic books гэдэг одоо адал явдалт аяллаа цувралууд гэдэг ерөнхийдөө олон нийтэд хандсан хүн бүхэн сонирхох шинжлэх ухааны талаасаа биш иймэрхүү номуудлыг дүүж орчуулж байгаа юм л да. За баярлалаа. Тэгээд хоёулаа яг энэ хоёр номныхон дагуу явъя гэсэн ийм саналтай байна. Эхнийх нь бот болохоор энэ Хенинг Хаслунд Кристенсен гэж хүний бичсэн дайн хүний бичсэн явна гэсэн энэ ном байгаа. Тэгээд хоёулаа эхлээд энэ ном ер нь энэ хоёр номоо ингээд товчхондоо ингээд яриад явчихгүй яа гэсэн юм саналтай байгаамаа. За та энэ эхний энэ явна номынхон одоо оршил гэх юм уу энэ хүн яах гэж Монголд анхудаа ирж ирсэн юм бол гэснээс асуулт байна. Энэ явнаг бичсэн хүн бол Хаслунд Кристенсен гэдэг өөрөө хэлжлээ. Гэхдээ энэ хүн бол тэр экспедицийн нэг гишүүн 5 даан залуучууд 23 оны 11 сард одоо одоогийн хөвсгөлийн Эрдэнэ булган талд орж ирсэн. Энийг яг энэ экспедицийг зохион байгуулж анханаас нь зохион байгуулж ахалж орж ирсэн хүн бол доктор Крипс гэдэг нэг эмч байгаа. Тэр яагаад энэ одоо ийм санаа төрөөд яагаад ингэсэн гэхлээр ерөнхийдөө тэр хүн бол дэлхийн 1-р дайны үед бол олон улсын улаан загалмайн нийгмийн шугамар Оросд ажиллаад тэгээ хамгийн гол нь Оросын хоригдл одоо тэр үед чинь одоо Герман, Унгар, Польш хоригдлууд ингэ байсан. Тэднэрт одоо эмнэлгийн үйлчилгээ тусламж үзүүлэх тийм улаан загалмайн шугамар тэр ажлыг хийж Сибирээр нийлээ явсан. Тэгээд тэгж явж байхдаа дараа нь тэр ажил нь ерөнхийдөө нэг бүтэмж юмуутаа болоод Орос чинь нөгөө Октябрийн өвсгөл, иргэний дайн болоод тэгээд манайхэр юуны одоогор бол энэ мөнгө сардаг ба штэ. Мөнгө сардгийн цаатал эндээс бол цаатал өмнө талд тэнд одоо Око галын ихээ тэр бүрээдүүд дотор нэг хэдэн сар амьдраад тэгээд тэр анх хийгээд өөрөө анх хийх дуртай тэгж явж хагаад наашагаан Монгол руу орж ирээд тэгээд яг Эрдэнэ булган талаар тойроод дайраад тэгээд тэнд Шишкин гээд нутгийн одоогийн манайх Местний Орос гэж хэлдэг. Нутгийн Шишкин гэж айл хоёр эрэгтэй бандтай тэр айл тэр булган талд байгаад тэгээд тэр булган талын одоо маш их таалагдж байгаа юм ба. Байгалийн үзмжийн үед за энэ бол гайхалтай газар байна. Тэгээд тэр Шишкин за би хизээ нэгэн цагт би энд ирэн шүү. Энэ газрыг та хадгалаад байж байгаарай гэж хэлээд тэгээд манайхэр бол евро нийслэл хүрээгээр дайраад Бээжин рүү явж байгаа. Бээжин рүү явдаг учир нь өөрийнх нь дүү тэнд Дааны элчин төлөөлөгчийн газар ажиллаж байсан. Тэрүүн дээр очих гээд явдаг байхгүй. Тэгээд энээсээ сэдэл нутагт буцаж очиод тэгээд ердөөсөө экспедиц Монголд зохион байгууллаа. Монголд Дааны колони байгуулна гэж. Тэгээд колон гэхлээр одоо манайхан зарим нь бол одоо нэг жаахан эвгүй ойлгоод колончлал, боолчлал маягийн. Гэхдээ колончл гэдэг чинь ердөөсөө газар эзэмшиж сууршгал гэсэн утгатай ердөөсөө. Тэгэхээр эднэр бол тэр хойд Монголд өөрөөр хэлбэл булган талд газар эзэмшиж аваад тэгээд
одоо Сибирт ажиллаж байсан Данийн фермерүүдийг наашин татаж аваад тэнд нэг ийм одоо China Town гэж энэ тэнд байдаг. Тэрнтэй адилхан Дани тийм сууршил байгуулах гэсэн ийм л зорилготой анх орж ирсэн улсууд л да. Тий. Тэгээ би бас ингэж бодлоо. Энэ номыг би уншаад танилцж явах явцад надад одоо миний хувь хүнд их сонин санагдсан тийм ишлүүдийг бас энэ завсар бас уншаад явбал бас гэж бодлоо. Тий. Тэгээд за хамгийн ихнийх нь юу гэхээр энэ нөгөө Монголд анх хөл тавьсан тухайга энд нэг гарч байгаа энэ Хаслун тухай. За энэ чинь ингэж байгаа маа. За их цагаан хэрмийн гадна талд жижиг гарын хятад доншуур 8-ачид алс солын гайхам их гүрний 8-ачин нүүдэлчид худалдаачтай уулзаж учирдаг үн эртний уламжилтай сайхан газар ханан хадны дагуу дэлгүүр мухлагийн умбгар амбаарууд игнэж инээмсэглэнгүй царайт дугнууд хятадын нарны жоохон сүйдрөвчийн дор зогсож гэрхайнүүдээр ажиглан харах жинчдэд бараа таваараа зарнаа гэж байгаа юм. За 8-ны сүмхөтэй хятадууд нүүдэлчний эрэлт хэрэгцээг андахгүй тийм л бараа зарнаа. Цай за тэгээд тэр бүс бараа энэ төр гэсэн нэг юм одоо ишлэл надад их таалагдсан юм аа. Тэгээ энэ ердөөсөө нэг юмыг одоогийн хүмүүс маань залуу нэг ойлгох хэрэгтэй. Ердөөсөө энэ аялагчдын номыг уншиж байхад бол ердөөсөө их Монголын нутаг дэвсгэр гэдэг чинь ердөөсөө Бээжингийн хятадын цагаан хэрмээр гараад тэр завчаал бомбоор гарч ирж байгаа байхгүй. Завчаал бомбоор гарч ирээл тэгэл ердөөсөө Монголын тэгш өндөрлөг нутг руу орж ирлээ л гэж бичиж гэлдэг. Ердөөсөө тэгэл тэнд чинь бол яг тэр лөө орж ирсэн тэр хүртэл бол манай жинчид бараагаад тийш навэж таалган байж чуулал таалган гэж бид нар ярьдаг байсан. Ердөөсөө тэр чуулал таалган гэдэг чинь бол Монголын жинчид яг тэр нөгөө цагаан хэрмээр орох тэр завчаал бомбоор орохын өмнө нэг төр амс хийдэг газар нь тэр л дээ. Тэр тухай наадах чинь ингэж бичсэн. Тэгэхээр ердөөсөө Монголын нутаг руу бол цагаан хэрмийг даваад Монголын нутаг руу ороод ирлээ л гэж байгаа юм. Тийм байна лээ. Тий. За дараагийн нэг ишлэл юу гэхээр монголчууд ямар бараа урагшаа гаргаж ирсэн бэ тухай энэ дээр нэг юм байгаа юм. Синин гэж байгаа хөхнөр улаастайгаас буусан том буудал ачаанаас унгас ноос синхийн үнэртнэ. Бурятуудын буудалтай арьс нэхийнээс хүдрийн заар мэт хурц үнэр ханхин. Энэ талбай тэр аяараа ангийн үс арьс шир малын хийгээд говь хоёр талын анхлын үнэр хангалам үнэртмүй гэж байгаа юм. Тэгэхээр тэр үед бид нэр тийм түүхэн идэл урагшаа зүйдэг байсан гэж энэ дээр гарч байгаа юм л да. Тийм ердөөсөө яг л үндсэн түүхэн үед малын түүхий хоёрдугаартан ан амьтны арьс үнэт арьс үс. Ердөөсөө энэ хоёр гол бараан л да. Тийм байлээ тий. За тэгээд энд нэг юм ишил байна. За энэ дээр бас энэ зам чинь бас тийм их тайванч гэдэг юм уу тийм зам биш байсан байна. Энэ дээр ч бас дээрэм тонол бас багсаг явдаг байсан юм байна те. За энэ дээр ингэж байгаа. Тэнүүн талын өглөөний наран луга юу лээ ч би ч буруу юм шиг гэдэг шүү дээ. Энэ дээр. За манай хятад жинчид айдас хүйдэстэй яваа тул тэднийг тайвшруулж хөсгөө байнга зэвсгэлэн хамгаалж байлаа гэж байна. Шөндөө 2 цаг тутам харуулд ээлжлэн гарч өдөртөн цуваг хоёр нь байнга даган хамгаалж явнаа. Хаалган өргөөгийн хооронд төмөр зам барих боломжийг судлах зорилгоор Кребс барометр луужин зэргийн тусламжтайгаар аялын зарамын наривчилсан зургийг хийж явсан юм а гэж тий. Тэгэхээр энэ ч бас тэр энэ худалдааны зам ч бас ч тийм аюулгүйч тийм байгаагүй юм шиг байна. Тийм. Энэ дагуу чинь дээрэмчтэй. Дээрэмчд байсан. Тийм, бараа дээрэмддэг байсан. Тийм байна лээ тий. За ингээд энэ Хаслундгой энэ Монгол бүсгүйн тухай их гоё
ийм ишил бичсэн байна энд. Одоо анх Монгол бүсгүйг хараад тэнүүн талын өглөөний наран луга инээмсэглэхгүй бор царайт бүсгүйн армаг догшин хүлэг ичингүүрэнгээ гудайлган барьсан бууны амны өмнө тулж зогсов. Сувдан цагаан шүдтэй урсгал хоёр нүдэн тов тунгалаг инээмсэглэн хэмбугаагт сулдан сөхрүүлэм морныхоо жолоог чанга атхан эмээл дээрээ намблан наргагүй ханхалцах ажгүй. Монгол бүсгүй зах хязгааргүй онгон зэрлэг сэтгэл гижигдэм тэнэгэр тал дээр игээтэй сэтгэл төрүүлэх болоо гэж. Энэ ер нь бол энэ хаслууд тийм энэ миний энэ аялагчдын ном дотроос хаслууд бол яг тэр бичлэг найруулах талаараа бол одоо маш уран сэцэн их сайхан найруул бичдэг хүн тийм. Таач гоё орчуулсан байна энийг. Тий. За тэгээд за дараагийн юу нэ за зүгээр би нэг монголчуудтай сонирн байх болов гэд бидний мэдэх юмнууд энэ 90 хотын тухай тэр үед одоо ингэж үтсэн байна. Ахин 7 хоног явсны эцэст Хятадаар Ирлан, Монголоор Ирэн давсд гэж байгаа юм. Гэж нэрийдэх цахилгаан мэдээний газрын төмөр утасны хороонд хурч ирлээ. Хүний санаанд багтамгүй уйтгартай үхлийн энэ газарт хоног төөрүүллээ. Газрын хөрснөөс хужир марц хөөрн савсаж нарны хурц гэрэл газрын борзон хөрсийг цагаан наанг тосон царц мэтв болгожээ. Армаг тармаг өргөс бут сөөгийн өмөрт ов тов хуравдсан жоохон дов илсэл нэгэн хэвийн газрын гадаргуу эвдэх ажгүй гэж. Тэр үе чи юу ч байгаагүй юм шиг. Юу ч байгаагүй. Ердөөсөө тэр юуны цахилгаан шугамыг чинь даанууд тавьсан байсан шүү дээ. Тэгээ ердөөсөө тэр нэг цахилгаан шуудан одоо цахилгаан моорцол яан шүү дээ. Ердөөсөө нэг тэнд тэгээ нэг тэр чинь нэг орос хүн ажиллаж исэн. Тэгээд нэг хэд гурван гэр тэгээд бас нэг юуны харуулын цэргүүд гээд нэг хэдэн гэртэй. Өөр юу ч байхгүй. Тийм л газар байсан. Тий одоо 23 оны намар тийм байсан байна. Та сая тэр нөгөө цахилгаан шугамыг дайнууд тавилаа гэж энэ хэдэн онд ямар зорилгоор тавьж ирсэн юм бэ? Энэ бол ердөөсөө дайны агуу Нордын гэж компани 1904 6 7 онд ердөөсөө юу Москвагаас Бээжин хүртэл энэ шугамыг тавьсан шүү дээ. Тэгээд энэ дайлмандаа энэ Монгол дундуур ингээд явсан ийм шугам. Ер нь бол тий Бээжин Москва хоёрыг холбох гэж л тэгээ Монголын нутгаар л тавьсан тий. За тийм учиртай юм байна. За тэгээд энийг хөсөг дэргэний тухай одоо жишээлбэл би мэддгүү нэг юм ишил энд байна. Үхэр дэргэний хөсөг тээврийг бүтэн жил хийх боломжтой. Гэхдээ тэмээ хөсөг явдаггүй 4 сараас 11 сар хүртэлх хугацаанд хамгийн тохиромжтой. Үхэр дэргээр явна гэдэг хамгийн уйтгартай аялал. Хаалган өргөөний хооронд наандчил 3 сар явна гэж тооцох хэрэгтэй. Үхэр ус их шаардна, халуун наранд тэсвэр муутай, иймээс үхэр дэргэний хөсөг шөнийн цагаар явж уул усанд хүрэхээс нааш одоо дараагийн худаг хүрэх замд гарахаас өмнө хэдэн өдөр заавал амрах хэрэгтэй гэж байна. Жишээлбэл энэ одоо энэ зуны дулаан цагт жишээлбэл тэмээ хөсөг явдггүй гэдгийг би ерөөс мэддэггүй байсан байгаа. Тий. Жишээлбэл эндээс олж хэлж байгаа юм. Тий. Тэгээ эдгээр чи ердөөсөө өөрсдөө бол 3 сар явж яг нийслэлд орж ирсэн шүү дээ. Тэгээ ердөөсөө бүгдөө явган алхасаар байгаа. Тэртээ тэргүй нөгөө үхэр дэргэний хурд гэдэг чи ердөөсөө явган хүн алхаж байгаадаа яг адилхан шүү. Тэгээ ердөөсөө ингээд нийслэл хүрээнд хүртэл явган алхасаар байгаад орж ирлээ. Тэгээ хамгийн тарган нөхөр нь 11 килж билүү хаслаа энэ. Нэг нөхөр 38 хил хассан. Оо тий 38 хамгийн их нь тий тэгэж хасч орж ирлээ гэж тэгэж
байсан. Явган алгасаар угаад орж ирсэн. Тийм байна. Тэгээд эдгээр чинь нөө 100 эхэлсэн учраас тэгээд аргагүй хөл зэрэг хөсөлсөн юм байна те. Ер нь бол голцоо тэмээн жингэл явдаг байсан шүү дээ. Тийм тэмээн жин. Тэгээд би энэ үнд яг энэ тайлбарт энэ өөрөө анзаарсан уу юу тэр өмнөх үгэнд дотор байгаа. Өмнөх үгийн нөгөө Шведийн алдар сая Свен Хейден бичсэн шүү дээ. Тэгээд тэр дотор явна гэдэг үгний учир. Тэгээ энэ явна энэ номны чинь нэр нь бол Ябуна гэдэг нэр. Одоо бичгээл монголоор бичсэн. Тий Ябуна гэдэг нэр. Явна гэдэг энэ маш их юу би энийг зориу тайлбарлая гэж бодод. Тэрүүн дээр Свен Хейден тайлбарласан байгаа. Явна гэдэг энэ үг бол алс холын одоо онцгой мэт ер усын ертөнц рүү урайлан дуудах жингийн дуудлага үг. Энэ Төв Азаар аялж явж байгаа хүн бүхний сэтгэлд хоногсон тийм үг гэж байгаа байхгүй юу. Тэгээд эдгээр чинь бол юунаас Бээжингээс хөдлөхдөө юу хаалганаас хөдлөхдөө хятад жинчтэй авч явдаг штэ. Тий хятад жинчтэй 28 ч үлээ 20. Тэгээд тэр жинчдийн ахлагч даамал нь нэг настай хятад. Тэгээд тэр жин ингээд бүр ингээд жигдэрчээд яг хөдлөхөд бэлэн болоод 40 хэдэн одоо хүр тэрийг зогсчоод тэгээд тэр жингийн даамал хятад нэг өндөр довцог дээр гараад явна гэд 3 удаа командалдаг байхгүй монголоор. Тэгээд тэрийг үгийг хин хаслууд анхудаа сонсоод энэ ямар учиртай юу гэсэн чинь ийм учиртай. Ердөөсөө Төв Азаар аялагчд бол тэр хүн хятад байна уу, монгол байна уу, одоо тангад байна уу энэ ердөөсөө тэрүүнээс нь үл хамааран бүгдөө алс хол хөдлөхөд явна гэж команд өгдөг. Монгол үгээр команд өгдөг. Тийм сонирн байсан байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол монголчууд бол энэ одоо юуны торгоны зам гэж байна шүү дээ. Торгоны зам, цайны зам. Энэ зам дагуух орчин үеийн хэллэгээр хэлэхэд монголчууд бол логистикийн асуудлыг шийддэг байсан. Тэмээгийг гаргаж өгдөг. Тээврийн асуудлыг шийддэг. Тийм учраас анханасаа ердөөсөө монголчууд тээврийг авч явдаг учраас энэ тээвэр хийж байгаа хэд хэрэгэлдэг тэр үг хэллэг бол ердөөсөө монголоор байсан. Тийм байгаа шүү дээ. Тийм байна. Тий, за тэгээ бас манай үдсийг сонирн байх болов уу гэдэг энэ замын үдийн тухай бас нэг ишил энэ дээр би хэлээд өгч гэж бодлоо. Халах Монгол руу орох үе таалга гэгдэх замын үдэд 8 дугаар сарын 18-нд хурж ирлээ. Үүд гэдгийг халагаан гэх монгол үгтэй адил хаалга орц гэсэн утгаар орчуулж болох юм аа гэж. Тэгээ эн чинь нөгөө нэг яг өвөр Монголын нутаг тэгээд яг халах Монголын нутгаа болохоор энэ нөгөө нэг замын үд дээр гэж тэр үед бас заагалдаг байсан юм уу даа гэж эндээс ойлгох хэрэгтэй. Тий. Яг үнэ. Тэгээ эн чинь бол ерөнхийдөө бол тэнд яг замын үүд ирээний одоо яг тэр хилийн бомтол төлөвшөөл тий харуул хамгаалтай зэргийн харуул хамгаалтай болоод ингэжсэн тэр үйл дээ. Тэгээд хувьсгалын дараахан. Тий. За тэгээд энэ замын үд дээр чи бас нэг хилийн шалгалт малгалт байсан байна энэ. Эндээр бас галч чинь тий гайлын шалгалт тий. За манай жин хөсгийг шалгах ёстой гэв. Энэ ажил бүтэн өдрийг авч бүдүүн бараг монгол цэргүүд манай жинчдийг айлгаж сүрдүүлж бахан ханана. Маргааш нь гайлын бичгүүдээ хүлээж авлаа. Нар хэдий өндөр төөрсөн хэдий ч энэ олон аймаар цэрэгтэй газраас бошуухан холдох минь гэж хаттуудынхаа хүслийн дагуу хөдлөлөө. Явна. Дахиад л нар ээж салхи хүүгэн сэнгэнхүү их тал руу урагшаа гэж. Тэгэхээр энэ чинь бас нэг тийм гайлын хяналт бас байсан байгаа юм тий. Тий хэл дээр гайлын хяналт байсан. Одоо бас энэ дээр өөрөө бас энэ дээр гардаг шиг санагч явна. Юуны гүний gaйл гэж яг нийслэл хүрээ рүү орж ирэхэд бас тий нийслэл хүрээ рүү орж ирэхэд одоо яг энэ туулыг гатлаа штэ. Тийнд бас гүний gaйл одоо тийм бас хураамж юу авдаг бас тийм юм байсан байлээ. Тий. Тэгээд эн чинь энэ ном дээр байгаа хаа нөгөө нэг яг цагаан хэрмэн дээр чи бас том 8-ны бас том одоо зах зээлч гэх юм уу тэнд чи бас тийм gaйл шахуу юм бас байсан юм байна тий байсан тий. Тэгээд цагаан хэрмэн дээр нэг gaйл байдаг. Тэгээд Монголын нутаг руу орж ирээд энэ замын үд дээр бас нэг gaйл байсан. Тэр үед лав 23 он тийм байсан юм байна лээ гэж энэ номноос ойлгож ин лээ. За тэгээд энд нэг Өргөө хотын тухай Өргөө хот маань тэр үед ямар шүү байваа гэж нэг ишил би хэлчихье.
За өргөө хотын тухай ингэж хүрнжээ. Дэлхийн өөр ямар ч хотыг өргөөтэй зөвлөх аргагүй. Анх ирэхэд энэ хотыг сонин сэтгэл төрүүлнэ. Бүх юмны өнгө алгалсан хослол гэсэн үг. Дорны эртний уламжилтай зэрэгцэн цахилгаан мэдээ, ярддаг утас, моторт тэрэг хийгээд өрөндний орнуудын өөр бусад ер бусын бүтээгдэхүүнч байх шиг. Бизантийн бөмбөр дээвэрт сүмийг тойрон Орос байшингууд байх. Буддын асар том сүм хийдүүд олон мянган эсхий гэрийн дундаас сүндэрлэн харагдмөө. Морьтон монголчууд шахаатай хятадууд, урт бавгар сахалт орсууд, инээмсэглэнгүй төвдүүд, хиймрийн дарцаг хатгсан шургаагийн хашаануудын хоорондоор наасаас холхин сэлгүүцнэ гэж байна. Тийм олон үндэстэн байсан байх. Тийм олон үндэстэн. Одоо яг тэр үед чинь бол би зүгээр андуураг бол хятад ихэ чинь бол нийслэл чинь бол ер нь 30-аад мянга ч билүү. Төвдүүд ихэд 2000 төвд байсан шүү дээ. Байнга амьдэрдэг төвдүүд байсан. Тэгээд би одоо энэ үед чинь бол бас ингээд нэг 23 он тэгээ яг 28 78 онд өнөө гадаадын хөрөгтүүдийг ингээд шахан зайлуулахаас өмнө бол бас энэ Европоос орж ирсэн гадныхан бас нэлээ их байсан шүү дээ. Тий. Японууд одоо шил Япон бүр юу янхнууд хүүхнүүд Японых ч байсан энэ гэл энэ юунууд их сонин амьдрал үнэхээр наад чи бол бүгдийн л сайхан яг төрслөн бичсэн байна л да. Олон тэр энэ ардын засагч нь хэдэн онд гэдэг вэ? 23 гэлүү 4 онд гэлүү анх удаа нэг Вамын толгой явуулсан гэдэг те. Тэрүүгээр чинь нэг 500 мянган хүн гэдэг үлээ. Та тэрийг 500 мянга гэдэг шүү дээ. Тэр үед хүрээнд жишээлбэл хэдэн байсан юм бол тийм тоо байгаа болов. Та яг санахгүй байна. Тэр нь бол нэг тоо байдیں۔ За тэгээ эхний ном тэгээд энэ хүн чинь нөгөө нэг хүрээн дээрээ цаашаага одоо нөгөө нэг энэ булганор одоо анхныхаа зорилго нөгөө тэнд нөгөө дайнуудынхаа колон байгуулахаар явсан гэж анхны зорилго те тэрийг гүйцэтгүүлэхээр ингээд булган явж байгаа маа. Тэгээд тэрнээс хойшхын та нэг товч ярих уу? Тий. Яг энэ би ном нэг номны үйл явдлыг яриа ингэж байгаа болохоор энэ номон дээр ерөн зөвхөн Монголын шинэхэн түүхэнд ангатгч гэж хэлж болохоор нэлээд үйл явдлууд болж байгаа. Үйл явдлын тухай бичсэн байгаа юм. За мэдээж сая бид нар хэллээ энэ ердөөсөө Данийн колон, Данийн сууршил бүс байгуулна гэж тийм анханасаа зорилготой ингэж орж ирсэн. Энэ бол Монголын шинэхэн түүхэнд анхудаа ингэж бүр чиглэсэн зорилготой орж ирээд тэгээд эдгээр чинь бол ардын засгийн газраас нэг газрын бол 15 жилийн хугацаатай түрээс авсан гэж бичтий. Тий 15 жилийн хугацаатай. Тэгээд 15 жилээч байж чадаагүй. За энэ үйл явдал нь өөрөө нэгдүгээр. Хоёрдугаарт нь бол энэ дээр жишээлбэл ангаах ухааны хоёр том үйл явдал энэ дээр болсон тухай бичтий. Нэгдүгээрт нь бол одоо шаастын бол одоо 1926 27 оноос одоо энд имлэг байгуулаа. Тэгээд Оросын засгийн газрын дэмжлэгтэйгээр монголчуудыг одоо жишээлбэл бид өнөө Тэмбүү өвчнөөс салгах том ажил улс даяар эхэлсэн шүү дээ. Гэтэл үүнээс өмнө шааснаас өмнө манайд бол бас энэ Тэмбүүний эсрэг эмчилгээ хийжсэн хоёр тохиолдол байгаа. Нэг нь бол одоо энэ Даниуд тэр доктор Крепс энэ бол одоо тэр үед энэ 20-ад оны үед чинь Европт нэлээ Тэмбүүний эсрэг нэг тийм тосон түрхлэг гарсан байсан юм байна. Их маш амжилттай. Тэгээд тэрийг бол ингээд гар юундаар нь түрхчдэг. Тэгээд цаашаа нэвчээд тэгээд тэр Тэмбүүг бол маш амжилттай эмчилж ийсэн. Тэр тухайгаан бол тэр доктор Хэрээс өөрийнхөө номонд бичсэн. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл шааснаас өмнө энэ Тэмбүүний талаар өвчийг ангах талаар энэ Даниуд бас ийм хийжсэн байна гэж. Хоёрдугаарт нь 23 онд бас нийслэл хүрээнд Шведийн эмнэлэг ажиллаж байсан. Тэд нар бол бас мөн Тэмбүүний эсрэг эмчилгээ хийжсэн. Ийм хоёр тохиолдол байдیں۔ За энэ үн дээр өөр ангаах ухааны талаас нь сонирхолтой бас нэг хоёр дахь тохиолдол нь бол доктор Крепс тэнд анхудаа нойрсуулагч хэрэгжилж мис ажилбар хийсэн тухай энд өгүүлдэг. Тий одоо наркоз гэсэн. Монголчууд цонхоор нь хараад
Тэгээ нэг авгаад үхээд дараа нь үхсэн хүн босоод явж байгаа. Тэгээ түүнээс хойш ердөөсөө энэ доктор Крепсийг ердөөсөө шид доктор гэл. Тэгэхээр ердөөсөө монголчууд ердөөсөө бүгдөө энэ даан руу цувдаг болоод. Тэгээ нөгөөдөг чинь тэр энэ номдор их гоё хөгжилтэй билсэн байгаа шүү дээ. Нөгөө сүм хийд рүү явж лам дээр очиж одоо өвчин зовлонгоо ингэж яадаг ашиг тэндээс энэ тан авдаг байсан улсууд чинь даанууд руу ингэж бүгдөө цуураад тэгээ эднэр чинь тэр удган хийд гэж байгаа. Тэр юунаас булган талаас олгоо. Тэдний лам нартай тохирч байгаа. За хүнд одоо өвчтэй хүмүүсийн бид хариуцъя. Бидний ингэ. Хөнгөн юу нэг та нар аваад ингэж одоо хүртэл яадаг ийм юу байгаа. За өөр бас би одоо Монголын түүхэнд бас хангадаг гэж болохоор сонирхолтой юу. Цагуурын жишээ бид нар чинь цагуурын ажиглалт хийгээд тэгээд цаашаа Европ руу тэр цагуурын ажиглалтынхаа мэдээг дамжуулаад байгаа шүү дээ. Эдгээр чинь явуулаад байгаа. Гэхдээ тэр нөгөө хатгалт чинь бол бас эрхүүгээс цахилгаан шугам ороод ирсэн. Тэн дээрээс ингээд явуулдаг. Тийм одоо тохиолдол байгаа. Анх удаа Европоос эдгээр чинь хүүтэн бүсийн одоо хүнсний ногооны үр авчираад энд булган талд суулгасан шүү дээ. Одоо тэр Шведээс, Норвегиас хүүтэн тэсвэртэй үр гэх мэтлэнгийн ийм ангадагч ийм юмнууд бол энэ үеэр болж исэн. Энийг бол бас зөвхөн тэмдэглэхийн зүйтэй. Тэгээд одоо эн чинь булгандаа очиод эдгээр чинь тэгээд нэг хэр аж ахуй нь одоо хэр амжилттай явж байсан бэ тийм? Ерөнхийдөө бол аж ахуйгаа бол маш богино хугацаанд хөл дээр нь босгосон. Энэ бол эдгээр 3 хөлтэй одоо нэг ер нь аж ахуй авиа бизнес чинь 3 хөлтэй үйл тогтвортой л гэж ярьдаг шүү дээ. Эдгээр бол яг тийм 3 хөл дээр суурилсан. За нэгдүгüүрт нь бол тарианогоо тарьж байгаа. Өөрөөсөө тэр чинь үр авчираад өөрсдийнхөө хэрэгцээнийхээ ногоо тарьж байгаа юм. Хоёр дахь энэ бол мал аж ахуй. За энэ бол зүгээр мал худалдаж аваад одоо эднэр бол үхэр, адуу, унлагын адуу, тэгээ хойны ямаа. Тэгээд энийгээ шууд Монгол айл малчинд хөслөөд хариулуулж байгаа. Гурав дахь бизнес нь бол ангийн үнд ус арьс. Анчтаас нутгийн анчтаас ус арьс худалдаж аваад тэгээ нийслэл хүрээнд авчираад тэгээд энд одоо нөө Англи, Америкийн одоо пүүсүүд, хятадын пүүсүүдэд тэрийг зарж ийм 3 төрлийн бизнес хийж эхэлж байгаа энэ хөр. Энэ бол бас богино хугацаанд бас гайхалтай. Тэгээд өөрөөс санаж байгаа бол бас нэг гурлийн 8, тос гурлийн 8 хийдэг шүү дээ эдгээр. Зүсгийн тос тэр нутагт нь. Тэгээ энэ нэг Евэн сармар чинь энэ дээр гардаг нөгөө энэ дээр нөгөө ном дээр гарч байгаа тийм. Тэгээд энэ улсууд маань ер нь бизнес маань ер нь мөнгө төгрөг хэр олсон юм бол тэр үеийн одоо ханшаач гэх юм уу. Тэгээ яагаад энэ улсууд гарч явах болсон юм бэ? Нэгч тэгэж их сүрхийн мөнгө төгрөг олоогүй. Зүгээр миний одоо би тэр доктор Крепсийн одоо тэр хэвлэгж гарах гэж байгаа номыг уншаад тэгээ энүүтэй харьцуулаад ингээд ихлээр би зүгээр ийм хоёр шалтгаан байсан болов уу гэж би бодсон. Энэ яагаад энэ одоо экспедиц энэ төсөл нь амжилтгүй болов гэж. Нэгдүгüүрт нь эднэрийн хооронд тэр доктор Крепстэйгээ ахалж явсан хүнтэйгээ бас нэг сайн ойлголцоогүй тал байсан байж магадгүй. Илэрхий бичээгүй байгаа юм. Гэхдээ одоо шилбэл доктор Крепсийн номонд эднэртэй хамтран ажиллаж байсан тухай юу ч бичээгүй байхгүй. Өөрийнхөө дурсамжид зүгээр нэг ийм улсуудтай хамт нэг ирлээ гээл тэгээд зөвхөн өөрийнхөө тухай ингээд бичсэн нэг тиймэрхүү тал байгаа. Тэгээд тийм одоо хамгийн түрүүнд ингээд ямар учир шалтгаанаас мэддэгдэхгүй хаслуунд ингээд төрүүлээ гараа явчихж байгаа байхгүй. За хоёр дахь нь бол мэдээж Монголд бол ингээд ялангуяа энэ комментарны шахалт шаардлагаар гадаадын капиталыг хөөн гаргах том компанид ажил тэрүүнд үнэхээр ягаал. Тэгээд эднэрийг чинь зүгээр ойлгохгүй одоо шилбэл өнөө буус эднэр чинь бол анги хийж исэн юм чинь буутай, дурамтай сайхан Европоос авчирсан. Тэгэл тэргүй энэ одоо хурааж авна энэ төргээл зовоогоол. Тэгэл энэ юу чинь доктор Крепс чинь бүр өдөөсө тэр монголчуудын нүдэн дээр тэр буу юу энэ тэр нэг хэсгийг шатаад нь штэ. Ингээд та нар энийг л тэгээд тэрийг салгаж авах гэсэн тийм улсууч бас байсан юм байлээ. Тийм байна. За тэгээд энэ номны тухай бол ингээд битээр ингээд ярьчлаа үндсэндээ. За дараагийн энэ 8 дугаар бүтэн шүү. Энэ Монгол төвдөр хийсэн хачирхалтай амьд үсэн аялал гэж Режи Эверест Хьюх гэж
Франц хүн тий. Франц хүн тий. Франц хүний бичсэн ном байгаа. Энэ номны талаар одоо та бүхэндээ танилцуулъя гэж ингэж бодож байна. За энэ дээр надад хамгийн одоо сонь санагдсан юм юу гэхээр анх эднэр чинь нөгөө нэг энэ жингээ одоо жинчнэр нэг Монгол сахар залуу ажилд авсан байгаа юм тий. Санжаа Самдан замжаа гэж. За энэ хүнийг ингэж өрсөлдсөн байгаа маа. Ер нь монголчуудыг анх одоо монгол хүнтэй уулзаа тий ингэж байгаа юм. Сая хэлсэнчлэн Самдан дамжаа маань манай цорын ганц бараа болгоч. Энэ залуу бол хятадч биш, татарч биш, төвдч биш. Гэлээ гэсэн анхны харцаар л агуу монгол ухсаатан хүн гэдэг нь илт харагдана. Сарсгар том балин хамартай, аман том шулуухан, хөөнг дарвгар уруултай, царайны өнгөн гүн хүрэл хүрэн. Царай зүсний ерөнхий төрөх байдал энүүн эхэндээ эвгүй сэтгэл төрүүлэхүйц нэг л зэрлэг догшин шинжийг агуулах ажгүй. Хэрв урт үсгүй сормоос доор хоёр онгон нүдэнд гэлзэж тухаараа за нэг ингээд цаашаа явж байгаа. Тэгээд энэ ер нь тэгээд гадны хүнээр нүдээр харахаар монгол хүн бол яа харахгүй л одоо ялгагдчихсэн байгаа юм тий. Үнэхээр ялгагдчихсэн. Наадах чинь үнэхээр яг зөв дүрслэн бичсэн байгаа. Тэгээд ер нь бас бусад аялагчид бас бичсэн байна. Эхний юугаар бол нэлээд юм догшин зэрлэгдүү байрын харагддаг гэж байгаа. Тэгээ ингээд яриад ойртоод ингээд ирэхлээр бол маш сагаан, цайлган, гинэн ийм хүний дүр зураг санаас нь тодордог гэж байгаа юм тий. Яг л наадах чинь яг л тэр юм дээр. Тэгээд эн чинь өөрөөхөө тэр Самдан дамжаач Жамбаач тэр одоо экспедицийн бүхэл гар бор ажлыг нугалж исэн зайлуул хоол моол хийж байгаа юм тий. Тийм байт юм бэлээ тий. За тэгээд за Монгол эмэгтэйчүүдийг бас энд нэг дүрсэлсэн байгаа. Тэр надад бас их гоё санагдсан. Тэрийг би бас уншаа сонсгочё гэж ингэж бодлоо. За эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдийг ч ийм маягаар нэгт нямбай өсгөж хүмүүжүүлэх ажгүй. Гэхдээ тэд ном сумтай ноцолдохгүй ч морь унахтай харин ирчүүдээс юр дутахгүй морины нуруунд дээр тунчиг зоримог хэв нэг суух болоо. Тэд онцгой тохиолдолд морь ун жишээлбэл алдуулмал ирж хайх эрэгтэй хүн байхгүй мэтий явдал суудал гарвал ерөнхийдөө мал сүрэг тэр бүр хариулахгүй ч тэдэнд гэр дотроо хийх зүйл мундахгүй. Гэр ахуйн бүхэл ажлыг нуруундаа өөрч оёд шидэх ажлыг хийнэ. Утас зүүнний үйл мүлгээд ингээд цаашаа явж байгаа юм тий. Тэр үеийн одоо Монгол эмэгтэй одоо ямар гэр бүлдээ ямар үүрэг оройлтой байсан бэ гэдгийг л энэ дээр Тийм энэ гадныхны одоо дүрслэн бичсэн монголчуудын талаар бас нэг анхаар сонирхолтой юм нь бол ингээд монгол ирчүүд ердөөсөө ингээд баг явган алхдаггүй хоол газар ердөөсөө алхдаггүй гэж байна. Дандаа моринд гэж байгаа. Тэгээд ингээд алхаж байгааг нь харахаар ив хавьгүй хайвгансан тийм алхаатай. Мориндоо мордоод авахлаараа ердөөсөө тэр морь хүн хоёр ердөөсөө ямар одоо хоорондоо зогтсон тэр химнэл давхиж байгаа химнэл бүр ердөөсөө бүр цаанаасаа энэ морины нуруунаар ургацсан юм шиг ийм сайхан харагддаг гэж тэгж төрслөн бичсэн байдаг баг. Олон аялагчид яг тэрийг бол харж байна. Тийм. За тэгээд за энэ сүм хийдийн дотор талыг нэг гоё дүрссэн байсан энэ дээр. За би тэрийг олоодох юм. За энэ дээр ингэж байна. Хийдийн дотор тал нь янз янзын гоёл чимэглэл хээ хоороор битүү чимэглээстэй. Ялангуяа бурхан багшийн амьдрал болон ил цуутай дээдийн гигантны олон дахин төрөл арилдсан үйл явдалтай холбогдох ганцай зураг бяцхан сөрөг дүр тэргүүтэн олонтой харагданаа. Гэт ингээд энэ бас сүм дугныг бас их гоё дүрсэлсэн байна энэ дээр. Тий, энэ хоёр Франц бол өөрсдөө сангуартан католик шашинтны шашинтай хүн. Тийм учраас энэ номон дээр бас нэг онцлог зориуд урдмаар юм нь бол нэгэнт өөрсдөө сангуартан учраас бурхны шашин манай шашнаас ямар ялгаатай юм байна. Энэ бурхны ламнар
одоо өөрсдийнхөө сүсгтнүүтэй яаж харьцдаг юм бэ? Энийг их харьцуулж харсан их сонирхолтой дүгнэлт хийсэн юмнууд байдیں۔ Дээрээс нь энэ хоёрыг чинь бас нэг өөрөө анзаарсан баг. Монгол хүн, тангад гэдэг чинь төвдүүд гэсэн үг шүү дээ. Төвдүүд хятад хүмүүсийн зан чанар тэдний хооронд нь харьцуулсан. Тэгээ энэ хоёр чинь бол ердөөсөө монголчуудад их хэлэхтэй. Тэгээ ингэж явж байхдаа ердөөсөө Монгол айл хаана байна? Монгол айлыг олж хончих гээд байдаг шүү дээ эдгээр чинь. Тэгээ тангадуудыг төвдүүдийг бол нэлээд зэрлэг догшин гэсэн маягаар яасан төрсөлсөн байдаг. Тий. За тэгээд энэ хөх хотыг бас нэг төрсөлсөн энэ хүн. За энэ дээр би олоодох юм. Энд байна. Хөх хот Арилжаа наймааны маш чухал хот. Энэ олон тооны сүм хийдтэй холбоотой агаад тэдний алс холд түгэн дарахсан нэр алдар инүү. Монголын хамгийн алслагдмал өнцөг булан бүрээс хүмүүсийг татах ажгүй. Иймдээш тэрүү Арилжаа наймаа харин татааруудын гард оржээ гин. Монголчууд адуу өхөр хонь ямаа тэмээг сүргээр нь дээрээс нь ангийн үнэт ус арьс мөөг давс гэгчлэн тал хэрийн унац бүхнийг зөөж авчирнаа. Тэгээд оронд нь зөрүүлээд чулуун цай, ленсийн бараа таваар эмээлийн хэрэгслэл бурхтын өмнө уугуулах хүч, овёсын гурил шар будаа болон 7 шидийн галтгооны хувин савсэлтийг арилжиж авнаа гэж байна. Тэгээ энэ аялагчдын номыг уншиж байхад бас нэг анзаардаг зүйл нь бол тэр их Монголын нутаг гэж ямар өргөн уудам нутаг байлаа. Би сая хэлдэ шүү дээ. Цагаан хэрмээс л наашаага өгдөө. Тэгэл төвдтэй хил залгаж байгаа. Дээд Монгол ингээл тэгэхэд ердөөсө тэр үед биш дээ. Хөдөлгөөн одоо найс цааш энэ Арилжаа 8 дандаа тэмээгээр одоо тэгэл эн чинь өхөр тэргээр өөр эсвэл одоо ердөөсөө нийслэл хүрээнээс далай ламда очиж мөргөнөө гээл морио унаад гараад явцдаг. Тэгэл тийшээ 2-3 жил яваад хүрээдэрдэг. Эсвэл одоо тэр сая хөх хот руу эсвэл Бээжин рүү очоод за мэдээж тэр Сангуартан одоо юунууд ч бол манай дээдс нь бол тэнд очиж бараалах нь гээд Бээжинд бараалах гээд жилд заавал нэг удаа бараалхдаг. Энгийн хүмүүс нь за нэг Бээжин очоод нэг жаахан 8 хийж байгаа дэрийгээд ингээ яваад өгдөг. Маш юм цааш нааша өргөн харилцаатай хөдөлгөөн ихтэй одоо энэ жингийн зам дагуу тэр нь бол гайхалтай. Одоо тэр чинь тэр болгон хүн нэг анзаармааргүй. Тий. Тэгээд тэр үед чинь хөх хот ч бас л их том 8-ны том зах байсан тийм том зах зээл байсан тий. Зээл байсан байх тий. За энэ нэг замдаа нэг хятад жуулчид яг 8-ичтэй таарч байгаа эднэр. Тэгээ хятадуудыг яар дүрсэлсэн тухай энд гарч байгаа юм. Та чинь өндөг мөөг давс эрен хайгч хятадын худалдаачдын нэг үү? Үгүй дээ, би чинь Бээжингийн нэг том арилжааны пүүст ажилдаг. Өр төлбөртэй монголчуудаас зоос мөнгөө нэхэж явна да. Харин та нар хаашаа явна да гэж байгаа. Яг нөгөө мөнгө нэхэгч тусдаа ердөөсөө тийм монголчууд өөрийгч тэр чинь бол тэгээ энэ дээр ингэж таанус чинь тэгэхээр миний хувьд монголчуудыг мүлжин идэгч гэсэн үгэлдээ гэж байгаа юм. Тэгээд яан гинэ монголчуудыг өөрсдөө хэлж байгаа юм. Одоо монголчуудыг мүлжин идэгч гэсэн үгэлдээ гэж. Яан гинэ монголчуудыг мүлжин идэгч гинэ эн чи юу гэсэн үг вэ гэж. Монголчуудыг мүлжиж идэх нь маниусын ажил хэрэг. 8 чинь бид тэднийг Арилжаа 8-аар мүлжиж идэнэ. Харин ламдан таанус тэднийг уншлаг залбираар мүлжиж иддэг шүү дээ. Монголчууд гинэн гомоо улс тийм ч учраас тэднээсээс зоо сонжин яагаад салгаж болохгүй юу гэж дээ. Амар хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ өөрхий тэгэл нөгөө тэр үе монголчууд одоо үнэхээр л гинэн цагаан байж л дээ одоо хин юу хэлнэ тэнд нь итгэл тэгэл.
Тэгээд хамгийн гол нөгөө хятадын 8-ч чинь бараагийн сонирхсан бараагийн эхлээ зүгээр өгчдөг. Зээлэр өгчдөг. Тэгээд дараа нь нөгөө тэгээ чинь нөгөө хүү бодоол тэгэл хүүнд нь одоо тэдэн бод тэдэн бог гээл ингээл нэггээл тэгээ ердөөсөө тийм өрийн тойрогт оруулцдаг. Нэг тийм л байсан байна. Тэгээ дараа нь тэр нэг монголчууд ч тэр нөгөө юуны дараа үсттэй нөгөө ардсан одоо нөгөө эрхчлөөний явсгалын дараа үйл нөгөө тэр хятадын пүүсүүдийн тэр өрийн бичгийн тэрийг нэг шатааж хулгайлж шатааж өрөөд нэг бас эсэргүүцдэг байсан шүү дээ. Тий. Ер нь бол тэгээд тэр чинь ерөөсөө баян ядаагүй бүгд л ерөөсөө тэр өрийн данстай л байсан юм билээ шүү дээ. Баячууд нь болохоор бүр их өртөө ядуус нь бас арай багсагч байдаг юм уу. Тий. За тэгээ энэ дээр бас нэг сонин нэг ишлэл энэ дээр байгаамаа. Энэ нэг амилсан сүнсийн тухай гэж байгаа юм. Монголчууд амин сүнс шилжин оршмуу гэдэгт ямар ч эргэлзээгүй бат нот итгэдэг. Бурхны шавийн үнэн мөнд эргэлзэх бодол санаа хэний ч толгойд орж ирэхгүй. Амилсан бурхад хотог товилгаан нэг хэлж байгаа юм байна. Олон бие тэд бүгдээрээ том сүм үйдийг тодорхойлно. Тэдний буян номын гараа заримдаа өөрийгөө тойруулсан хэдхэн шавьтай жижигхэн хийдээс эхэлдэг байжээ гэж. Тэгээ нөгөө энэ хотог хувилгаад гэдэг маань одоо тийм ингээ сүнсэн ингээ биедээ шилжээд явдаг л улсуудыг л хэлдэг байсан юм байна шүү дээ тий. Одоо дээр үеийн баатрын дүрмөр юу ч үтгэн зарим нь одоо ингээд сэлмэр ингээд байхад яадгүй ч үлээ бууны сум даадгүй ч үлээ нэг тийм номон маягийн юм явдаг шүү дээ тий. Ердөөсөө л сүнстэй гэдэг чинь амин сүнс ердөөсөө Монгол бурхны шашны юу гарч ийн ер нь бүх юм уул ус бүгд сүнстэй. Уулынх нь бол лус юу савдаг. Усных нь лус. Тий. Гэх мэтлэнгийн бүгд амьтай гэж л үздэг л байлаа шүү дээ. Тий одоо ч гэсэн уламжлагдаад ирсэн бид нар ч өндөр ууланд гарахад ч одоо хэмрээс сэргэн тэр нөгөө уулын орой тэр чинь нөгөө овоо монголчууд босгодог чинь тэр уулын сүнсэд л одоо тагж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Тий. За тэгээд энэ монгол гэр бүлийн тухай их гоё хэлсэн байсан энд. Монголчууд их эрт гэр бүл болно. Үүнийг дан ганц эцэг эхийн үгэл шийднэ. Гол хоёр хүнээс энэ талаар асуух ч үгүй. Эсвэл тэднийг яах гээд байгаа тухай ердөөл зах зохиос нь дуулна. Сүйт бүсгүй сүйт хархуу хоёр бие биенээ заавал таньж мэдэх шаардлагагүй. Нэг нэгнийхээ барааг октоос хараагүй ч байж магадгүй. Тэр хоёрын зан ариншин өөр хоорондоо эвлэлцэж таарах үгүй юу гэдгийг хормын дараа л мэдэж болох юм аа гэж. Та бол ер нь тун нягт нямбай ажиглаж унссан байх шүү. Аминдаа бас тэгээд одоо надад сонин гэсэн тийм ишлүүдэл би тэмдэглэж аваад бас үзэгчтэй хүргэе сонин юм уу гэж. Одоо бас л нөгөө эцэг их нь ерөнхийдөө шийдчихсэн тий. Одоо ч гэсэн энэ хөдөөгөр бас тийм ёснууд байх шиг байна шүү дээ үлдсэн тий. За гэхдээ хорим найрын ёслол өнгөртөр сүд бүсгүй гэрийнхэнтэйгээ цуг байна. Хэрэг явдал дараах маягаар өрнөн. Бэр гоогч 8 тохирсны дараа сүд харгуугийн эцэг ойрын хамаатан дагуул сүд бүсгүйн гэрт очиж бүх хэрэг явдлыг жин тан гүйцэв хэмээн ам сонсон. Гэрт оронгуудаа за ингээд хорим хийснийхээ дараа л одоо нөгөө бэрээ авч явдаг тийм уламжилтай байжээ гэж. За энэ дээр нэг юм сонирн байна. Монголчууд олон их нэртэй байхыг хүлээн зөвшөөрнө. Энэ хууль цааз нутаг орны зан заншил сүсэг бишрэлтэй зөрчилддөггүй. Гэхдээ анхны авайл эхнэр бол өрх гэртээ захирагч өрхийн эмэгтэйчүүдийг толгойлогч нь хэмээгдэнэ. Ир нөхөр нь хожуу авт суусан эхнэрээ баг эм гих бөгөөд тэд анхны эхнэрт үг дөгөө захирагдаж хүндэтгэлтэй харьцах учиртай гэж байна. Энэ тэглэр зүгээр ингээ зарим аялагчдын юмдаар энийг нэг нийтлэг юм шиг тий монголчуудын дунд нийтлэг юм шиг тиймэрхүү бичсэн. Эсвэл одоо шийдвэл зарим аялагчдын номдор бүр юу байдэн штэ. Одоо
том зочин ирэхлээр зочноо хүндэтгээд өөрийнхөө эхнэрийг одоо нэг шин тий охиноо яадаг ч үү эсвэл охиноо гэсэн тиймэрхүү яг энэ чи босс буруу ташаа тийм юу байна л да. Яг зүгээр манай мэдээж одоо хаад ноёд болвол одоо шилбэл олон их нэртэй 2 3 их нэртэй их хатан баг хатан гэл тийм байснаас биш зүгээр харцаавд тийм байна. Тийм нийтлэг бол биш шүү дээ. Тийм нийтлэг бол биш шүү дээ. Эсвэл төвдөд бол одоо шилбэл нөө ах トゥ 2 дундаа нэг авгаатай ч гэдэг юм уу те тэр болоод нийтлэг. Наадах чинь бол яг хөө тиймэрхүү нэг л энэ улс уучин ингээл хүнээ сонсоод явж явахдаа эсвэл дуулснаа ингээл бичиж байгаа юм чинь тэр нь чухам үнэхээр одоо монголчууд нийтлэг үгүй юу тэр чинь бас тэр болгон бас нарийн яаж үзэхгүйгээр ингээд бичсэн юмнууд бол мэрсэр таарна тийм байна. Тэр бол нийтлэг биш байсан юм байна. Тийм байна. За тийм тэгээд за энэ ном дээр бас л нөгөө нэг энэ замын одоо нөгөө дээрэм тоноолын тухай бас гарч байгаа юм. Хэд хоногийн дараа сандан дамжаач буцаж ирэв. Сандан жамбаа шүү. Буцаж ирэв. Тэгээ дээрэмчдэд тонуулж хамаг юма тавиа тууччээ. Өрөм тос гурил цай гээд 36 цаг манер хилэн дээрээ юу ч тавиагүй гин их л өрөвдөлтөй унжийн гэж энэ дээр гарч байгаа. Тэгэхээр одоо ер нь энэ 8 юуны замаар одоо энэ бас л дээрэм тонуул бас байсал байгаа юм. Байсан. Ер нь хятад бол хаасайгүй байсан. Одоо шилбэл нөө төвдрүүчин тийш нөө мөргөлчдийн зам тийм мөргөлчд. Тэр зам дагуу бас тэр мөргөлчдийг отоод тэгээд тэднээс чинь тэр нэг хоолунд тэгээд нэг авч явааж аалжуул юмнуудын л булааж авч байгаа юм шүү дээ. Тий. Тэр бол ер нь хаасайгүй байсан шүү. Тий. За тэгээд энэ дээр нөгөө нэг энэ Саранбов, Евенгийн баярын тухай гарч байгаа юм. Одоо энэ тэр үед нөгөө цагаан сарыг одоо монголчууд хэрхэн тэмдэглэдэг байсан тухай тий. Та тэрийг нэг яаж өгөх. Тий. Тэгээд энэ бол одоо энэ ном чи бол одоогоос 200 гаруй жилийн өмнө бичигдсэн ном шүү дээ наадах чинь. Өөрөөр хэлбэл 1840-од оны эхээр бичигдсэн. Тэгээд тэр энэ хоёр Франц энэ аялж явахдаа Монгол цагаан сар таарад тэгээд Монгол нэг настай айлд зочилж байгаа юм. Тэгээд тэрүүн дээр энэ Саранбовны юм уу Евен л дээ. Евен сар гэж Евен тэр зүгээр товчхон ингээд тайлбарлахад бол хятадууд бол сарыг хүндэтгэж одоо тэмдэглэдэг тийм баяр юм байна. Тэгээд энэ баяртаа зориулаад Евен хийдэг. Тэр Евен ийм дугуй Евенгийн гол дээр нь бол нэг ийм бутны ёроолд курцсан туулайны ийм юутай хэлбэртэй тийм Евен ярьдаг. Тэгээд энэ одоо Чингис одоо тэр энэ цэргүүд чинь одоо тэр нутгийг чинь эзэлж авсны дараа нутгийн айлуудад нэг цэргүүдийг суулгасан байгаа. Бараг нэг айл болгон шахуул гэсэн юм бичсэн байгаа юм л да. Тэгээ өөрөөр хэлбэл нөгөө өөрийнхөө нөгөө эрхшээлийг хадгалж үлдэхтэй тэхийн тулд. Тэгээд хятадууд ердөөсөө энэ харийн цэргүүдээс бүгдөө салцгаа игээд тэгээд энд нэг хуультай зохион байгуулсан байна. Тэр нь юу гэхээр энэ Евенг тэр баяраар бол Евенгээ ингээ айлууд хоорондоо солилцдог. Тэр хийсэн Евенг. Тийм учраас нэг энэ Евен дотроо зурвас тэдний өдрийн тэдний цагт гэртээ байгаа энэ Монгол цэргийг алаад бүгдөө ингээд энднээс салъя гэж. Тийм одоо нууц одоо зурвас тэр Евен дотроо хийгээд тараагаад тэгээд яг тэр дагуу үнэхээр монголчуудыг тэр монгол цэргүүдийг алаад тэгээд тэр үйл явдлаас хойш эн чинь бол 1400 оны үед ч болсон хэрэгэл болж байгаа. Тэр юунаас хойш Евенгийн баяр буюу Саранбовны баяр чинь ийм улс төрийн утга агуулгатай гадны одоо харийн түргэмлэгчдүүдээс нутаг орноо чөлөөлсөн ийм утгатай баяр болж хувирсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр настан монгол хүн ингээд ийм учиртай баяр юм аа. Одоогийн монгол залуучууд, монголчууд маань энэ нарийн учир түүхийг мэдэхгүй хятадуудыг дагаад Евенгийн баярыг тэмдэглээ байж байна. Гэтэл эн чинь
Манай одоо тэр юуг ингэж алж чадсан ийм түүхтэй юм штэ гэд. Тийм учраас би одоо зүгээр би их боддог байхгүй юу. Манайхан чи одоо цагаан сарын эдээнийхээ дээрээс том уул Евэнгээ тавьчихдаг штэ. Гэтэл эн чинь ийм түүхийн учир утгатай ийм юм шүү гэдгийг манайхан бодолцгол өстой байхгүй юу. Тийм. Ядгаж чинь нэг түүхч юм ярьж байсныг би бас сонссон. Тийм. Тэрийг бас бодгол ёстой юм байна гэж тий. Тэгээд за та бүхэн одоо нэг 2 минут, за 3 минут л байна. Тэгээ энэ дээр энэ Свен Хейден гэж одоо Шведийн алдартай энэ аялагч судлаач юм байдаг. Тэгээд та тэрний тухай номыг одоо сая 15 дахь ном чинь тэр гэсэн үү? Үгүй ер нь Свен Хейдийн над 3 ном байгаа. Энэ орчуулсан тий. 3 ном байгаа. Энэ нөгөө 15 дотор байж байгаа. Тий 15 дотор байж байгаа. Ер нь зүгээр өөрөө бол Монголын нутгаар 2 удаа л дайрч гарсан. Хамгийн сүүлд бол 23 онд хинтээ хамт Ларсон одоо Монгол гүн Ларсон гэдэг бүр Ларсонгийн одоо мухарт эрэхтэй энэ чи задгай тэрэгтэй их гоё зураг байдэн штэ. Тэр чи задгай тэрэгэн дээр нь суудсан 12 сард 23 оны 11 12 сард нийслэл хүрээ рүү орж ирсэн тухай. Тий. Тэгээд Свен Хейдийн 3 ном бий л дээ. Орчуулж гарсан. Тэгээ энэ хүний бас их сонин түүхтэй Монголтой холбоотой их олон судалгаа хийж ирсэн юм билүү. Тэр Монгол дуу мó юу гэлээ та тэрийг нэг давчих юм. Тий тэр Хаслуунд тий. Хаслуунд чинь одоо энэ Эрдэнэ булганд нэг 2 жил гаругаар 3 жил болоод тэгээд энэ Монголоос гараад өөрөө Монголд байж хагаад тэгээд тэр үед Свен Хейдийн зохион байгуулсан Швед хятадын экспедиц гэж болсон юм. Тэр экспедицэд Свен Хейдийн Жинкүсгийн ахлагчаар оролцсон. Тэгээд тэр Жинкүсгийн ахлагчаар оролцож явж байхдаа торгууд Шинжааны торгуудаар очиж. Тэгээд тэр зам зураа маньхрын одоо ихэн Хаслуундын хийсэн нэг юм нь бол монголчуудын ардын дуу хөгжмийн бичлэг хийж бүр хурааж авч тэрийг дараа нь текстийн галиглаад нотлоод тэрийг ингэсэн тийм бас том гавья үйл хийсэн хүн шүү. Тий. Тэгээ ер нь бол яг хөө тэр Свен Хейдений тэр экспедиц бол анх гарах гол одоо шалтгаан гэх юм уу тэр нь болохоор нөгөө Люфтханза компани энэ нөгөө Берлин, Бээжин хоёрын хооронд нислэг одоо үлдэх гээд тэгээд тэр хоорондох тэр замыг судлуулахаар анх тэр юу үүсгэсэн юм байл л дээ. Тэр экспедицийг санхүүжүүлж гаргасан юм байна лээ те. Тэгсэн юм байл те. Тэгээд ер нь бол ингээд Монголын тухай одоо энэ гадны жуулчтай энэ бичсэн маш их олон ном байна. Тэр дотор одоо энэ манай өнөөдрийн зочны орчуулсан 15 бот байгаа шүү гэдгийг би бас дахиад үзэгчтэй хэлье. За дээрэс нь би одоо бас энэ дээр бас нэг номыг бас нэг реклам чи гэж бодлоо. Энэ Эндрюсийн одоо нөгөө Монголд анх нөгөө гөвлөг өрүүл нээсэн тэр хүний ийм зурагт ийм альбом байгаа шүү. Энэ одоо тэр үе өөрийнх нь авчээсэн. Тэгээд энэ ямар учиртай гэхээр би зөвхөн өөрөө аялал жуулчлалын хүн болохоор гадны жуулчдыг энэ нөгөө юун дээр аваачаад одоо бид нар чи ингээл одоо энд нөгөө нэг ингэж анх өндөг олсон бэрсэн гэж ярихдаа би бол жишээлбэл энэ альбомыг авч яваад ингээд жуулчтай ингээ үзүүлээд ингээд ярьдаг байсан байхгүй юу. Тэгэхээр одоо тэр хүнд тэр одоо орчинд нэвтрэх гэдэг юм уу тэр юунд нэг хэрэг болдог байсан юм. Тэгэхээр би энэ аялал жуулчлалынхандаа бас энэ зүгээр мэдээлэл хүргэж байгаа юм аа. Ингээд манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Ингээд бидний урилгыг хүлээж аваад манай студид ирж ийм сонирхолтой ярилцлага хийсэн танд баярлалаа. Тэгээд таны цаашдынх нь одоо энэ судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.